Хүүхдийн заслангийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бүлгийн удирдагч бэлтгэх үндэсний сургалтыг 2016 оны 5 дугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд мөрөөдөл заслан дээр амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын үндэсний заслангийн холбоо, нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, найрамдал заслан, мөрөөдөл заслан хамтран зохион байгуулжээ. Энэ удаагийн сургалтаар 96 оюутанд багшлах эрхэм гэрчилгээ олгосон юм а. Тэгээд жил бүр заслангуудын үйл ажиллагаа нэгтгэхийн өмнөхөн Монголын заслангуудын холбоо төрийн байгууллагууд бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарч заслангийн ажиллах удирдах ажилтнууд бүлгийн багш нарын сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу энэ удаагийн сургалтыг бид нэр хүүхдийн заслан дах хөгжлийн хөтөлбөр гэсэн урьяан дор хүүхдийн засланд ажиллах бүлгийн багш нарын сургалтыг хүүхдийн төлөө үндэсний газар, нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Монголын заслангуудын холбоо гэсэн байгууллагууд хамтран мөрөөдөл заслан зохион байгуулж байгаагаар онцлог. Сургалтанд хамрагдаж буй оюутнуудад мөрөөдөл найрамдал зэрэг заслангуудын туршлагатай багш нар хамт олон хичээл зааж туршлагаа хуваалцсанаас гадна Монголын заслангуудын холбооны гүйцэтгэх захирал мөнхтлөг нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтнүүд хамтран хүүхдийн иргэн тойрондох хууль эрх зүй, нийгмийн хамгааллын асуудалтай холбоотой ойлголтуудыг багш болохоор бэлтгэгдэж байгаа хүүхдүүдэд өгсөн юм а. Энэ сургалтанд сууснараа багш нар маань бүлгийн удирдагч багш нар маань хүүхэд хамгааллын бодлого болоод хүүхдтэй яг яаж ажиллах ёстой, ямар насны хүүхдүүдтэй та яаж ажиллах ёстой талаар ерөнхийдөө илүү мэдлэг олж авч байгаа гэсэн үг. Энэхүү сургалт нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд засланд ажиллах чадварлаг, туршлагатай хамт олонг бэлдэх зорилгоор зохион байгуулагддаг байна. Түүнчлэн энэ удаагийн сургалтанд Монгол Улсын багшийн их сургуулийн нийгмийн ажилтны 2 дугаар дамжааны оюутан сурагч нар хамрагджээ. Сургалтанд хамрагдсанаар эдгээр хүүхдүүд зуны амралтаараа хүүхдийн заслангуудад дадлаг хийх боломж нь нээгдэж байгаа юм а.